Ийм болоод миний баг тэг зүггүй гэсэн. Hey guys, нээлжид unboxing бичлэг маань эхэлж байна. Crocs unboxing хийх болно. Би ингээ Монгол тахтаа заяа. Энэ л та хизээч Crocs өмсөхгүй гэж бодсон заяа. Бүр яагаад гэвэл угаасаа ямар царамгатай штэ. Тэгээд тэгсэн чинь солонгос ирээд авсан чинь баг хүн болгон 100 Crocs өмсдөг заяа. Манай найз залуу хүртэл өмсдөг заяа. Нэг хайрцагтай юмсан байна. Тэгээд нэг залуучууд. Нэг бусдыгаа бодлоорой. Өнгө мөнгө нь бас дайггүй. Тэгээд миний хөлний ярьсмаар 36. Яг хөө жоохон томдоод 36 л та. Тэгээд солонгосын ярьсмаар 220. Ийм Crocs юм. Яна энэ ямар том юм бэ? Ямар ч юм уу юм бэ гэж. Энэ хүүхдийн тасгаас авсан. Тэр чихгүй. Би ингээд Монголд 5 жигтай ингэж дэлгүүр мэлгүүртэл гарахаас амар ичдэг гэсэн зав. Тэгээ солонгост ирээд би бүр 5 жигтайгаа сургууль руугаа явдаг болсон заа. Зөв готлаа өмсгөөс залхуураа 5 жиг углаа гарчдаг юм яах вэ? За ямар ч тааш тэгэх юм байна. Нэг углж үзтээ. Би яг гэтээ хүүхдэлтэй гэтээ. Одоо хоёртой ихэр чинь том хүн гэсэн үг юм уу хүүхэд юм уу? Яна энэхтэй ямар амир сул юм бэ? Миний ингээд готлнууд бүгдээр ингээд Converse заяа. Бүгдээр ингээд үдээсээ юм би ингээд тултал ингээд өгч байгаа юм шиг татчих жагаад өмсдөг заа. Тэгээд тэгсэн чи Crocs өмссөн чи амар суулнаас. Бараг тайлагдах гэдэг юм уу гэхээр тайлагдах гэхгүй. Ийм л юм байна да. Энэ ямарч Crocs гэдэг нэртэй брэнд их заяа. Дээдл ингээд хөөрхөн юм нааж бид хоёр хослуулах юм байна. Энэ нөгөө миний оймсны мөр гарсан шүү. Хажуудлаас нь харуулж үзье. Үхүү. Энд 10-аас 1. 6 гоёл чимэглэл энэ төр нэмээд тэгээд өмсөж дасаад 10-аас бараг 100 болох байх гэж найдаж байна. Уусаа дасдаг л ах л та. Би бүр шок. Миний шиенээс захиалсан юм ирсэн байл яах вэ? Энийг яалт вэ? 4 сарын 21-ний шиенээс готлаа захиалсан. Гэтэл өнөөдөр 4 сарын 25. Юу вэ? 4 хоног ирчлээ. Тэгээд хэдүүлээ unboxing хийж үзье. Ийм удаа байсан байна. Тэгээд энэ түүхэл энэ жилийн тренд болж байгаа юм жижиг намхантай түүхэл. Өмнө жилийн тренд ч юм уу байж байна. Тэгээд ер нь бол таалагдахгүй тохирохгүй юм бол буцаалт хийв. Гутал өмсгөрөө 36 ярсмаар өмсөд, дүүфл өмсгөрөө 35 ярсмаар өмсдөг. Ягаад гэвэл дүүфл өмсгөрөө 36 ярсмаар өмсөх юм бол сурж гаддаг. Яг миний жинхэнэ айсмаар бол 35 л гэсэн. Ямар хэвэн баг биш гутдаг юм. Иймэрхүү төвхний цагааныг нь бас дахиад нэг бодож ирсэн чинь даанч нөгөөх нь амар үнэтэй мөнгө байхгүй. Тэгэл би ганц харыг л захиалж авлаа. Нэг юм. Яна энэ амар эвгүй харагдаад байна. Цавааны өндөр амар өнөрсөж байна. Энэ бол хятадаас авсан болохоор л угаасаа тэгэж өндөр мөнөртэй тэхэлэх. Гэтэ бас амар хөөрх юм байна. Энийг хартаа. Яг зураг шиг. Cute. Цэвэрхэн харагдаж байна. Ямар ч асуудал алга одоо ийм байдлаар харахад бол тэгээ юм доороо юм нэг наалт байна. Энийг ингэж хуулж авах юм байна. Тэгэх одоо л авахгүй өмнөсч үзээд авнаа. Би яг энэ жилээс эхлээд амар сонзоо би ингээд дүүфэл өмсч гадуур юммаар байна. Яагаад ч юм мэдэхгүй. Яг хөө зүгээр ингээл Kate Met гутал мотл ингээд тухтагийн үед бол тухтай гоё л лээдэг л да. Гэтэ төвхөл өмсч юммаар байна. Төвхлний чагцах гэж дуурцаа юм би сонсмаар байна. Энэ ингээд төвхөл өмсөөгөө ингээд өмссөн. Ийм болох юм байна. Энэ нэг 5 см. 5 сар их ч юм уу. Амар намхуултай төвхөл ямар юм бэ? Миний ингээд одоо өмсөж байгаа заяа. Би нэг төвхөл шинжлэх захиалж өмссөн байхгүй юу? Тэр нь ийм өндөр хүсэхтэй. Тэгээ одоо миний энэ өмсөж байгаатай харьцуулах юм бол oh my god энийг яалт вэ? Би энэ өндөр хүсэхэд дуртай байна. Энэ надад зүгээр төвхөл өмссөн юм шиг санагдахгүй байна. Тэгэд ингээд өөдөөс нарангууд амар царамт харагдаад. Уг царамт ч гэж би яг өмсөд сурчих юм бол дасгал байх л та. Яг одоогийн байдлаар бол нэг амар юм нэг гурвалжин юм хоншортой нэг шудлам байдаг штэ гэж иймэрхүү гутлам өмсөдөг яг тэрэн шиг л харагдаж байна. Харуулах юм бол нэг иймэрхүү. Тэгэл би энэ дээрээ иймэрхүү сул өмсөл. Тэгэл нэг юм даа. Яг зуршийн адилхан тэгэхээр би 10-аас 10-ыг өгмөр байгаа гэсэн яг ингээд
Яг миний авахыг хүсчихсэн тийм мэдрэмжийг өгөхгүй болохоор би зүгээр 10-аас 8.9-ийг өглөө. Гэтэ лайк өгөө. Бирлээ guys. Би сая гадуур найзлуудтайгаа болцож байгаад очсон. Тэгээд миний тэмүүгээс захиалсан юм өгн өдрөө ирсэн. Тэгээд тэрийг нь оруулж ирж харах гэдгсэн чи яг гарах цаг болоод. Тэгээд тэрийг unboxing хийж чадсангүй. Одоо ингээд ориулж хахад хийцгээе. Тэгээд миний тэмүүгээс захиалсан юм байна. 10 шиг хувцсрахгүй юм байгаа. Тэгээд 3 шиг юм дэлгэнд өнгөө өгсөн байхгүй юу? Тэгээд тэр нь ирсэн үгүй юм гэж байна. Өнгөө 3 шиг юм өгөн гэхээр нь би юм захиалсан л та. Тэгээд тэр нь ирээг байх юм бол би зүгээр тэмүг боож байна. Тэгээд 10 шиг юм ирсэн нь тод тэмүг 2 10. За яг 10 байна. Өнгөө захиалсан юм ирсэн. Тэр нь л миний захиалсан их юмнууд цагаан өнгөтэй. Тэгээд тэднийг гарцгаая. Хамгийн ихэнд нэг юм байна. Энэ яг плаж хаа. Цагаан плаж. Damn girl. Тахалгал. За би нэг хүмүүс чаруулъя. Энэ ихтэй шөнөөрөө энийг өмсөх юм бол хүмүүс айгаад тутах сүнс байна гэж бодод. Тэг ингэж харуулах юм байна. Тэгээд нэлээ уурт. Биний бараг шагаан хүртэл явж байна юм. Тэгээ сайзын нэр нь л таарч байна. Тэгээд жоох юм байсан бэл. Хитэггүй. Энэ дээр бараг бүссэн дээр зүгээд гойлох юм шиг байна. Үнэлгөө гэдэг. Тэгээ би энэ болохоор нэг 10-аас 8-9 өгөх юм байна. 10-аас 8. Яг өмсгөд жоохон тухгүй байна. Ер нь л задарчхад амар санагдаад би амар яагаад байна. Тэгэхээр би 10-аас 8 өнөө. Яг зураг шиг адил гаргаж байгаа. Тэгээ дараагийнх нь болохоор ийм нэг юм байна. Юп болохоор S size. Тэгээд би дээгүүр нь энэ нэг лайк байгаа заяа. Энийг үзэх. Энэ хүн зурган дээр амар цагаарагцахгүй. Гэсэн чинь ингээд өмсөн чинь нэг шаргал өнгөтэй байна. Гэснээ би бараг хамгийн юм жижигэн сайдгийн захиалсан баймаар ингэвч энэ жоон сул байна. Сул яг ингэ бүтэн байр байсан бол гоё байсан баг. Тэгээд юм хүн болохоор нэг юм цагаан өнгөтэй. Энэ жоохон надад жоохон уттаад ч байгаа юм шиг. Арай жоохон богино байсан бол гоё байсан. Дотроо шорттай. Тэгээд би топонд болохоор 10-аас 6 оноо өгөөд юпэнд болохоор 10-аас 9 оноо өгье. Кардиган шиг нэг юм цамц гэсэн. Oh my god. It's perfect. Энэ бүр төгс юм байна. Амар гоё харагдаж байна. Зүгээр ингээ хараад л бараг 10-аас 10 оноо өгөхөөрэй. Oh my god. Яг. Oh my god, ханцуу энэ нүртэл яг. Гэтэ надад ийм стайл зөгч юм уу? Би энэ болохоор 10-аас 10 оноо өгнө. Амар гоё зөвлөхөн. Материал нь гоё юм байна. Гэтэ би нэг цагаан гэж утсан чинь бас энэ нэг жоохон бэж өнгийн шаргалт туяа байна. Тэгсэн ч гэсэн би 10-аас 10 оноо өгнө. Товч нь амар хүрх юм байна. Хардаа. Ийм ногоон өнгөтэй. Өнгийн товчтой. Гоё юм байна. Дараагаар нэг толгооны юм авсан. Яг юу гэх юм бэ? Энэ амар хэмтэн байсан. 3 шиг юм. Нийлээд амар хэмтэн байсан юм аа. Тэгэхээр би нэг бүдэлцгэнтэй. Нэг юм зэгтэй. Энэ бас нэг зэгтэй. Цагаан гэж утсан чинь юм хагалан өгсөн. Бэж өгсөн. Миний энэ зууны өнгө бэж өнгөлжээ. Ингээд. Нэг ялт үе. Нэг яг яаж үт юм болов? Ингээд доор нь үйд юм бах та. Оглох хэвтэй болов энийг нь. За байж байгаа. Би зургнаас нарчаад ирээ. Зурган дээр нь юм салангад юм болоо. Энд чинь баг бандаж юм биш үү? Зурган дээр ингэсэн байсан заяа. Ингэснээ доотлолт нь ингээд уйцсан. Тэгээд энэ баг зөв болоо авчлаа шүү. Жохо ингэж байгаа. Би нүдэд найзлалтайгаа дэлгүүр бишээ дэлгүүр гинэ. Болцохдоо нэг иймэрхүү юм толгой зөд үзсэн чи амар гоё байсан. Надад бүр амар зөксөн заяа. Тэгэхээр энэ надад баг бас зөкөх гэсэн чинь баг яг юу болоод байна. Энэ яг юу вэ? За би нэг баг тайрч хайх юм шиг байна да. Энэ дефекттэй юм болов уу? Энэ бас юм биш нэг бандаж шиг. Нэг дефект яваад байна уу? Угаасаа юм байгаад байна уу? Хин нэгэн мэдчихвэл коммент хэсэгт бичээрэй. Би яг энийг гэхдээ яг үсээ яг яах хэрэгтэй бол. Үсээ ингээ хойшлуулах юм уу?
Сонирхол багтах шүү дээ. Тоолтой ингүүл юм. Оо энэ нөгөө нэг Орс морсын шиг болсон. Тэгээ эндээс ер нь бол амар өнөр гарч байна. Яг юуны өнөр гэдэг нь мэдэхгүй. Окей, нэг амар сонирхолтой барааны өнөр өнөртөж байна. Өө энэ нас нэг юм бандаж шиг. Батлаа. Тэгээ энэ би юу ойлгохгүй нэг гайс. Би ихтэй яг зөвхөр бол учрыг нь олоо зөвөх хаа. Ихтэй одоохондоо л ингээл энэ яг ихтэй яг зөв үү яг юу болоод байна. Энэ үсийн байх эсгүй үсттэй юм шиг нөө. Тэсэ мэдгүй. Гэтэ ер нь бол яг зураг шигээ төстэй л ирлээ дажгүй л ирэх шиг боллоо. Би тэгэхээр энэ дарваас 7 хоног нөө яг амар гоё л. Дараагийнх нь болохоор надад өнгөө гсэн юм биш. Юу вэ тагаарай. Энэ бол цонх байлаа. Боронгийн цонх. Ягаад ч юм бэ би энийг иймэрхүү цонхонд амар дутаалаад байгаа. Тийм амар жижиг юм биш, тийм амар том биш. I love it. Ямар вэ? Тэгээ дотор талыг нь харах юм бол oh my god ийм зүйлттэй ирж байна. Окей. Энэ нэг түлхүүр тэгснэ нэг тенсний юм байна. Тэгээд тэгээ дотор талыг нь харах юм бол нэг иймэрхүү эндээ нэг крематай. Би энэ 10-аас 10 нөгөө. Эцэг үнгүй юмд нусгүй гэж үнгүй болохоор нь гал. Тийм. Тэгээд дээрэс нь анх өмссөн тэр плажос үнгүй байсан. Дээрэс нь энэ цүнх тэгээд энэ юпхийг үнгүй өгсөн юм байна. Ийм нэг унтлагын юм шиг плаж. Би ихтэй нэг гадар өмснө. Өмсч үзтгий. Би баг энэ дээр уулчдөө. Энийг өмсөхрөө дээгүүр нэг иймэрхүү юм өмсөд тэгснэ дагуур нь джинс өмсөе гэж бодож байгаа. Ийм. Унтлагын явц шиг л харагдчихна үүнд бол. Гэтэ энэ надад таалагдчихна би энэ дараас. Гэтэ ингээ хүмүүс тэмүүд итгэдэггүй ер нь л юм хум авдаггүй айдаг юм хэлээ л дээ. Би болохоор ерөөсөө тэгж айж мэдэггүй. Зүгээр ингээд амар худалдан авалт хийсэнгүй юм шалгаа. Тэгээ бас дээрс нь ингээ комент хүмүүс бичсэн байгаа штэ ингээд сэтгэлээ бичээд энэ цүнх иймэрхүү байсан, тиймэрхүү байсан энэ гэхэд тэрийг нь уушаад ер нь л дажгүй сэтгэлүүд байж байгаа. Тэгээд эсвэл тэр нь авсан хүмүүс нь ингээ зургийг үлдээ штэ. Тэр мэрийг харж агаад би ер нь авдаг. Ер нь тэгж авах хэрэгтэй. Тийм болохоор надад ямар ч айх асуудал байхгүй. Тэгээд юм байна. Энэ нэг тооперхгүй юм авсан. Энэ нэг амар. Би ихтэй ер нь солонгост энийг гадуур өмсч явахаас амар айжлаа л та. Гэтэ би энийг өмсч үзтгий. Солонгос хүмүүс ер нь энгийн уцталтанд айгуу дуртай. Тэгээ ямар нэгэн бусдаас онцгойрсон мөнгө ч юм уус л тийм загвар маагуугаар нэх ямар дуртай биш. Иймэрхүү төрлийн хүмүүс ч юм уу солонгосчууд гэж хардаг баг. Зурчлаарай. Арай л амар их болчих. Би ингээд давхарлж өмсөд sorry guys. Тэ би баг доторх мейк тэлж байгаа юм шиг болов. Зүгээр нүцгэн газар гэж аим шиг мэдрэмж төрж ин төхөө. Зүгээр левч өмсөд гадуур явж ийн гэсэн үг. Юм шиг байна. Яа на энэ ямар юм бэ? Тэ би нэг өмс юм бол дотор нэг соргооч ч юм уу эсвэл нэг цамт ч юм уу нэг тийм өмсчиж өмсөх юм байна. Тийм. Гэтэ ер нь л зураг шиг ирсэн. Би энэ лайк өгөө. Тиймээс би энэ дарваас исоног. Би ихтэй нэг ийм цагаан өнгийн өмсгөр би амар бор харагдаад байна. Би үгүй амар цагаан болцсон заяа. Солонгос скин care интерес болж байгаа юм мэдгүй би ингээд амар цагаан болцсон. Гэтэл энэ цагаан юмнуудыг өмсөд би ингэчүүллаа юм шүү. Энийг өмсөд. Оо. Лайк. За энэ баг болж юм доо. Тийм нэг жижигхэн цүнх байна. Надад ерөөс цагаан цүнх байдаг юм лээ. Ер нь цүнх их байхгүй л дээ. Тэгээд нэг цагаан өнгийн цүнх. Тэгсэн. Энэ яг яалт вэ? Би энийгээр яг юу вэ? Тасраад унчих сая. Ер нь л маш хэрэг. Тэгсэн амар үнэртэй байна. Би нэг Тэмүүгээс нэг цагаан цүнх авч ирсэн. Нэг том антон бодож орохгүй заяа. Гэтэл би тэрийг амар хөөрхөн зүгээр урлын будгаа хийх гэж авсан за. Гэтэл би тэрийг нэг л удаа ашигласан. Тэрний хизээвэ гэхэлэр би найзлаад байгаа хамгийн анх болцоод явах та. Ашиглаа тэгээд би тэрнээс өшөө нэг ч ашиглаагүй. Тэрнээс өмнө ч нэг ч ашиглаагүй. Яа харин мөнгө. Энэ болохоор 3-4 мантан бод орчих хаа энд.
Нэг ихтэй яг яалт энэ амар сонирхогдох юм. Бараг индүүд миндүүдэд янзлж юм бол хэлбэр нь бол хөрхөн л болох юм байна. Би санагддаг байна. 10-аас 7 нүг юу? Биш 7 арай заргацсан тав байна. 5.5 6 оноо. Тэр хэцүү. Одоо ингээд хамгийн эцсийнх нь тэгээ бас хамгийн хөрхөн. Энэ бол тасны кейс. Гүн юм шиг мэдрэгдэж байна. Би нэг зүүж үзье. Кейс байна. Тэгээ миний утас цагаан хөтөлсөн л гоё харагдах байсан л та. Ч гэсэн маш хөрх харагдаж байна. Маш хөрх. Өнөөдрийн маань бичлэг ингээд дуслаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.